Сайн мэцхан үзэгчтэй өв соёлыг түгээн дэлгэрүүлж үн эрхтний төвхтэй Монголын үндэсний бүхийг үзэгч та бүхэндээ сүүлийн үеийн сонин сайхныг дуулгахаар яг одоо бүхэн өрөө нэвтрүүлгийн студид Монгол Улсын начин Эм Монгол клубын бүх дасгалжуулагч Ажих бах маань хүрэлцээрсэн байна. За мөн студид бүх тайлбарлагч Наранбаатар спортын сэтгүүл Цэрэнд орж нар хүрэлцээрсэн байна. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За яг одоо энэ цаг мөчид бид дөрөв үзэгч та бүхэндээ Дорнод аймгийн Цагаан Овоо сумын түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит 128 бүхийн барилдааныг томилон хөрөх болно. Энэ барилдаанд улсын аварга хангаа зүүнний магнад, Пүрүдог Арслан барууны магнад гарсан. Тэгээ Пүрүдог Арслан маань нэгийн даванд дахин болгосон баха тий. Доронтын залууд. Доронтын аймгийн начин зогцсон бүр тонсгстэй. Тий. Тэгээ Батмүх цаан бас ойр зодоглоогүй Батмүх цаан гарчсан. Уланбаяр харцаг гарч ир зодогсон. Бас ойрд гараагүй хүмүүс нэлээд гарч ирсэн. Гой барилдаан болсон. 4-5 аймгийн ачаал багтсан байсан баха тий. Тэгэл ер нь бас чансаа өндөр барилдаан болсон. Батэрдэн харцах хүртэл аймгийн начингууд орсон. Батэрдэн харцгаас хамгийн ихний аймгийн харцаа Эрдэнэсэн жүгдэр гэл эхэлсэн. Ер нь 128 бүхийн барилдаан чинь бол багтахгүй талдаа л болоод байна л да залуучууд. Ялчгүй сумын заан нас дээшээч магадгүй сүүлийн барилдаандас ороод байгаа тийм ээ. За ингээд нэвтрүүлгээ ихэнд бас Дорнод аймгийн Цагаан Овоо сумын түүхт 90 жилийн зориулсан хүчит бүхийн барилдааны топ 5-ыг хамтдаа бүгдээр дүрс бичлэгээ үзье тийм ээ. Гурван давааны тунаа. За энэ бол гурван давааны тунаа тийм ээ. Энэ хоёр маань бол сүүлийн үед бол бас их тунж барилдаад байгаа шүү дээ тийм ээ. Тооны харьцаа хэд болсон? 5-1 байсан да энэ барилдаан дээр. Сая алтан цоож даваад 5-2 болгосон баха. Тэгсэн. Өсгөө сугадаад мордсон, жаахан яарсан. Тэр мордсон хөл жаахан цөмрөө яг тэрэн дээр нь алтан цоож бол дахимдаад тооны харьцааг 5-2 болгосон. Ер нь цаашдаа ч одоо яг энэ хэмжээнд л өрсөлдөөл. Зэрэн дээр ч тэр ярьжсэн. Ер нь тэгэл цол авахгүй бол 3-ын даваа за 4-ийн нуглаан дээр бол таарахгүй 5 дээр тунаа 3-ын тунаанаас нэг хэсэгтээ салахгүй юм байна гэж ингэж яриад байгаа юм да. Алтан цоож болон өсөх хоёр хурц арслангуудын хувьд бол ирээдүйд улсын наадмаас их олон удаа уучраа таарч барилдах магадлалтай гэж бас боддөө шүү дээ. Өө магадлалтай энэ Зөв аймгаас ирэн тэгээ нэг хэсэгтээ бол Оёнбол давраг хавраас орж ирэх ба 101 сараас тэгвэл тэгэл энэ гурван залуу ер нь одоо 103 аймгаа төлөөлөл нэг хэсэг барилдана л да. Нас залуу байна. Алтан цоож чинь 30-тай өсгөө чинь 27-тай юу? Тийм байна тий. Тэр Монгол үндэсний хөл чинь 35, 6, 7 хүртэл барилдахад олон жилийн барилдаа, олон жилийн тунаа оноонууд. Өсгөө арслан бол ялчгүй хөл алдсан байна тийм ээ. Саяны барилдааныг одоо яг тайлбар дээр бол нөгөө спортч моментх болохоор ингээл хурдан болон гэж байгаа. Яг та дараа нь ингээ үзэхэд алтан цоожийн хувьд бол яалчгүй бас нэг хараатай барилдаад байгаа тэр хөлн дээр очиод өсгөөгөө хувьд ямар алдаа гаргасан гэж та бодсон. Толгойтой талдаа бас эвгүй мордоо ирж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө 5-1 гэдэг үзүүлэлт чинь бас нэг барилдаж байгаа хүний тархинд ерөнхийдөө би нэг хаяндаа гэсэн байдлаар тэгж очиж барилдаад байгаа. Тэр нь нэлээ өөртөө ихтгэлтэй нэг үндсэн барьцаа авсан. Тэгээд хит их өөртөө ихтгэлтэй байх ч учраа өгөхөд жаахан голсон маягийн хөдөлгөөн хийсэн гэж би өсгөөгийн хувьд. Жаахан учраа өгөхөд жаахан дутуу үнэлсэн хөдөлгөөн хийгээд хит их хөл цөврөөд тэрэн дээр нөгөө биеэр жараа, нуруугаар жараа намх юм тэгээд жаахан шигдэж шахаад дахимдаа тавьж байгаа. Өдрөө саруул нэр мэрлээ юм уу? За өдрөө та. Лүүснээс баруун өрдөг. За тийм ээ. Одоо улсын наадмын 6-гийн даваанд бол өдөр болго за өөрөө хамгаалж барилж ирсэн тий. Тэ өнөөжлээ. Өнгөрсөн 24 оны наадмын. Инх саруулын барилдаан ч би бас тайлбар дээр хэлж лээсэн тэрэн дээр ч та яриад ер нь 2 жилийн өмнөх 3 жилийн өмнөх инх саруул бол үнэхээр одоо биш болсон. Энэ бол шинэ инх саруул ирсэн. Цол дагаж бяр гэж нэг Монгол бүхэд нэг ярьдаг та тийм ээ. Тэрийг үл жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа юм байна. За элэг үсэн дээрээс одоо баруун талдаа нэг дахимдах гэсэн хөдөлгөөн. Ингээд дахиад зүүн гараар нэг дандаа хуурсан урдчилсан хөдөлгөөнүүд хийж гад тэгээ үндсэн тохоос өгж хавирах, нааж хавирах хийгээд тавсан да.
Ер нь хавираг голлцсон баг шүү тий барилдаанууд дээр. Ер нь их тийм нэлээд хэд хавирсан. Мөнх эрдэнэс сугадаж дахимдсан Амгаланбаатарын хавирцноос. Тийм бол ер нь хавирч хайсан санагдаж байна. 7 барилдаанаас. Надад хавьд л энэ хоёрын бас таарч барилж исэн учраа таарж исэн барилдааныг бас онцолж ярил. Одногийн 6-гийн даваа байх. Ер нь бол 2023 онд Бямботхон хөдрүүлгээр 5 дээр тунжсэн. 24 онд Инксаруулан тунсан. Ийм л өгчүүд юм. Улсын байрны наадмын 2 дараалсан тунааны өгчүүд энэ даваанд таарч байлаа. Тэгээд Инксаруулан ачинд авсан. Саруулыг одоо би 18-т 17-т л харж ирсэн. Ер нь бол багын л их гоё тийм цэвэрхэн барилддаг. Ямар нэгэн тийм зэрэг ер нь ойролцоо унах нь ховор байдаг. Голдуул босоогоор үлдэж идэг, давж идэг. Очин гоё тийм цэвэр барилдаатай хөгцөн. Тэр нь л яг одоо бол татгалагдаад явж байгаа харагдаж байна. За ингээд дараагийн барилдаа. 3 дугаар барин барилдаа. Сухот Паломын юм уу? За Паломын 3 барилдаан баг л байх байлгүй дээ. За 2 лав байгаа. За ингээд давхар дээрээс мөргөн гэж ярьдаг. Мөргөөд Сүхбат цааны нэгдлийн одоо шуудганы барьцыг алдуулаад тэгээд толгой дотор байснаа татаж бугалганы ардлаар толгойгоо авчираад зөрсөн талдаа очиж чавчиж мордоод ингээд дээр нь туссан. Хангаа төсөнд төсөн юм шиг үү? Аврагыг бас олон хүн төрүүлнэ гэж харж байсан юм байна. Ерөөсөө таамаг ил номер 1 төсөн. Яг л нөгөө рестораторт ярдаад явдаг шуудхан дээрээс. Ингээ мөргөөд явсан. За одоо 100 хөлөөрөө нэг холоос мордно, энэ мордоод дутуу. Тэгээ баруунаар араар нь хасч мордоо нөгөөдгөө ороогоод хөмөрсөн. 100 хүсэл тархалдаад гэж юм. 100 хөмрөөд сайн болсон. Дээр нь 100 гарын одоо гар ургалсан барьц. Хангаа аврагын дохооны ардлаас ингээд өшин гүйлгээ зогчиж байгаа хөмрөн дээр. Энэ гүйлгээ зохион дээр л хангаа аврагын тэнцэр одоо тохиолдсон тийм ээ. Тэрийг удаашруулаа харуулвал за одоо мордоо араар нь очиж мордсон тэр төвшин төгсгийн 100 гарны барьц. Мордороо ингэ зогсон байгаа. Болгон дээрс бариад татсан юм л да. Энэ зохион авраг их тэнцэр болдоо. Ингэж бас тохиолдсон. Энэ гар ургалсан бүсийг задлж гаргаж байгаа нөр мундаг юм л да 100 гараар. Тэрээр л мэдээ. Нэг харагддаггүй бас өдөр шүү. Зөвхөн өдөр. Дотроос нь өгшөөд гарын булан дээрс ингээс тодорхой харагдана. 100 гарын барьц явуулсан дохооны ардлаа цаанаас өөр их гоё харагдаж байна. Тийм бай. Төвшин төгс 97 оных. 97 оны залуу. Манай спортын гавьяа тасгалжуулах цэдийн шин шир бахын одоо унган гарын шав шир бахч олон бөхчөд гаргасан данар зан сэрик мөнгө чаргал төвшин төгс гэл одоо шээ Отхон Баатар. Сайн хөл тэгэл төгсгөл нь жудоо скилөө. Улсын начин лавдэрч начин гэл. Шир бахч он болгон нэг сайн хөвгттэй байж идэг хүн байсан юм аа. Төвчгийн чин барилдаан бас нэг онцлог нь өөрөө явж одоо ингэж довтолж барилдахаас илүү дандаа хүлээж зогсчоод хариу хүний мэхэн дээр хариу үйлдэл сайн үзүүлдэг. Хөдөлгөөний хариу үйлдэлийн хурд мэдрэмж их сайтай гэж хэлж болохоор юм өгшүүдэ. Топ 5-аас нь шилдэг 5-аас нь нэг барилт үлдсэн байна. За Шинзооны өгчүүд юм барилдаан байна. За дахиад Дорж Балам Батмагна хоёрын барилдаан. 3-ын даваанд 3 хүнээс амлсан байлоо. Сая 2 хурцаас авалсан тийм ээ. Нэг сар бол Амгаланбаатарын болсон юм лөө. 4 5 хүнээс амлсан юм байна. Энэ барилдаа яг ер нь Паломчин биеийн жингээр бол одоо Сүхбат Батмагнагаас харьцангуй арай одоо бага учраас золгоон дээрээс арай жахад ярдуулах маягтай л байгаа. Түрүүн Сүхбат зааны хувьд бол Сүхбатын гар нэлээд сарвайцсан барьцаа алдсан. Магна үлнээс ингээд дохоо зүтгэсэн. За тэгээ буцаага цааш нь дараад шууд 100 гарын шуудыг алдуулсан. Ингэж мөргөж хөөгөөд хөмрөө орсон мэт харагдавч яг нарийн харах юм бол нэг айхтар бол хөмрөө бол даацтай ороогүй гол нөгөө барьж чулмын барилдаан дээр дашаага эргүүлээд зүүн дашаага одоо тавьж чихэж иргэсэн л нэсэлттэй унахал үндэс болсон юм шиг харагдав. Зүүн гიშгэж явж байгаа хүн дээр. Тий, зүүн гიშгэж байгаа хүн дээр. Нараа тэгж харагдаж байна уу? Тийм бас богино зай тал сольж байгаа. За ингэж шилдэг 5 барилдааныг болол үзэгчтэй хүргэлээ. За магадгүй энэ 5 барилдаанаас өөр бас онцлох та 3-ын бас хувьд шилдэг барилдаан гэж хэлж болохоор барилдаан онцлох барилдаан юу байв? Төр хоёрын нэг Сэрэг зан дээр гэдэг мордоо ус гоё байсан шүү дээ. Цэвчин мордоо. Тэр хоёрын Сэрэг зан 2-ын давааны тэр мордсон их. За өндөр мөнгө хэрдэн инх сар бол 2-ын 4-ийн нуглаа юу?
Дөрөв нь Сугдад дахимддаг тий, барилдаа. сугдад дахимддаг бол бас л өөрөөсөө тэр чинь баг 20 санж өндөр хүнийг өөрийнх нь дархан ихээр сугдаад алгагдсан. Тэр бас гоё байх. Тэгээ сугдан алгадаад жоохон дутуу болоод хоёлоо дөрөв хөлөнгөө араас нь тэр сугдсан гараараа мөрлүүн ингээд дарж хөндлөө хөөгөөд тэгээд тохойг нь үргэлжлээ шүү дээ. Энэ хоёр бол бас онцлмоор барилдаа болсон доо. Наабахын хувьд аймаг цэргийн дэс ер нь одоо тэр жил нэг Бямботхон, Батмагна, Төвшин төгс, Мөг жаргал гэдэг нэг аймгийн актер заанууд гарч ирэл бүгд одоо улсын цолонд өрөө. Тэр шиг энэ аймаг цэргийн цолтой заанууд, начингууд, арслангууд бас энэ жил ер нь онцгой формтой байгаа шүү гэж харсан бүх ер нь юм. Зүгээр аймгийн хурцуудраас би Амгаланбаатарыг л хэлтiin дөө тэгээд ер нь бас дараагийн бас нэлээл сайжуудын нэг болох болоо гэж мэдээж төсгөөр алтан цааш ирч намраас л гэсэн. Ер нь энэ жил тодорхой байсан бүр наадмын өмнө цолны таварт байсан юм шүү дээ. Тэгээд хурцуудыгаа л ер нь гайд байгаа юм л гэж боддоо шүү дээ. Аймгийн цолбарын тухайд бол Амгаланбаатар бол юм юмар илбэх шүү тий. сая зүгээр түрүү хөвгтөл таараад онжил инксар бол хавирч байгаа шиг харагдсан. Инксар ч гэсэн өөрөө тэр дараа нь үндэсний холбооны борол дээр илжилээ тийм ээ. Бас тун ийгүүрсэлж бол Дондгоо Амгаланбаатар байлаа, Хвяртаа байлаа. Гэж тэр одоо манай том бөхчүүдэд авсан хүн тэгж мэдрэгдэж байгаа гэдэг бол бас өөр л төвшөнд очиод байгаа юм дээ. Амгаланбаатар ч бас 2003 оны хүн шүү дээ. оны үед 2-3 насаар бага юм биш үү? Тэгээ ерөөсөө 3 оны Арслан баг байгаа мó? Байхгүй хаа одоо. Байхгүй. 22-т Арслан бол байхгүй зүгээр зан начин энэ байх. 2002 оных бол мөнхөр энэ төр байна да тий. Тий, болгоны мөнхөр байгаа. Одоо л ер нь бол 2000-ад оных гэж хэлж болохоор бөхчүүд бас доороос төрж гарч ирж байна тийм ээ. Одоо сумын цолтны барилдаан дээр бол ер нь 2000 гарсан оны 3 хүн одоо энэ аврах сургуулийн 3 хүн үлдчих. Нэг ангийн 3 хүүхдээ. Цогт энэ ган төгсгээд энэ чинь бол нэг ангийн 3 хүн үлдэж байсан. Дандаа 2000 гарсан оны. 2002 оных нь. Тэгээ бүр хэдэн жилийн өмнө ялгааг үдээ манай дааш бүрүүгээр тэгэл 90-ад оныхоо орж ирэл 80-ад оных нэг ер нь ингээл мултаал гарч ирсэн. Аймаг цэргийн хувьд бол одоохондоо 90-ад оныхоо ноёлох байдалтай байна. Тэгэл хугацаагаараа ингээл хойшлол явд юм шиг. Сая 5 хүн үлдэх чинь сумын цолтны барилдаанд 4 нь 2000-аас хойш оны 180 оны 88 оны өмнө гам бүтэлдэл тэгж барилдаж илээ. Тэгэхээр 2000-ад оныхон бол тун удахгүй бас гараал ирэх байх л та. Бөөнөр байгаа цаг хугацааны юм ч тий. За одоогоо дөрвөлөө үргэлжлүүлэн онцлох бүхийг хамтдаа харж ярьцгаая тийм ээ. За ялчгүй энэ удаагийн барилдааных бол онцлох бүх бол аймгийн зан, Дорж Баламч бол Өмнөгов аймгийнх байх тийм ээ. Өмнөгов аймгийн манлаас мэриата по компани сүрийн нэрчлээ. 2000 оны 11 сарын 22-нд төрсэн юм шүү дээ тийм ээ. 177 см 100 г. Ер нь Номын ордны залуу байна да. Ном хилэнцүү байна. Яг заагийн дээр байна. Заагийн дээр л тийм. Ном руу орж ийн үү? Хилэнцүүч манай ордтой харилцал. За цолны тухайд 2020 онд лөө Улсын баяр наадам Нагалгаан уулын өвөрт болоод тэгэхэд цэргийн албаа агч Санчир зааны аманд гараад ундсэн бох шүү. Бүр гол тарууд гарч ирсэн тийм дундуур нэг ээлжинд гарч барилдсан гэдэг. Дараа нь бол одоо хамгийн алдартай дуйлаантай барилдаа нэг бол 2022 оныхоо намар 9 сарын 27-нд 9 сард болсон 100 удаагийн сумын цолтой охин барилдаан гэж 1024 бүх анх удаага барилдсан Монгол их өргөд. Миний үеэс нэлээ холлох үүрэгтэй зохион байгуулалт явж ирсэн. Тэр 1024 бүхэн барилдаанд бол сүгрэн дөрж болно гэж өмнө сумын цолтны барилдаанд шүгрэг байсан баха. Тим залуу 22 настай гарч барилдаад тэр барилдаанд сошиал явж идэг та. Үнэхээр гайхалтай барилдаанууд хийгээд 15 дөрүүлж Мянган бүхэн манлаа болсон. Мянган бүхэн манлаа. Би бас бүхэн тоо хүрэхгүй байх уу гэж айж тохоо хийдэ. 1024 гэдэг чинь бас их 10 даваад тий. Тэгээ 1024 бүхэд ч одоо ер нь Монгол өхөө өргөө баригдсан цагаас хойш бараг 2 дахь барилдаан байна уу та. Өхөө өргөөний 20 жилийн өхөө холбооны 25 жилийн гэж тийм ээ. Одоо оюун бол төрүүлжсэн 15 оны 15 оны 4 сар. Тэгээ хавруулж ирсэн. Ахмад настанд надыг байх төрүүлжсэн шүү дээ тий. Тэгээ 45-аас дээш. Тий, тэгжсэн байна. Тэр барилдаан бол 1024. Тэгэл бараг 2 дахь нь энэ болов. Эцдээ нэг өдөрт амжуулсан амжицсан шүү тий. Тэгээ маш багын хугацаанд амжиж барилдаж эрт дуусч ирсэн юм барилдаан. Тийм 2 дахь барилдаан. За 3 дахь дуйлаантай барилдаан гэвэл тэр нөгөө Өмнөгов аймгийнхаа баяр наадамд 5-ын доонд Батэрдэнтэйгээ тонч даваа 23 оны аймгийн баяр наадамд. Тэгээ төгсдөлгөөн төлдөг хаа тий. Төгсдөлгөөнтэй бас их л ойрхондоо барилдаан болж тэгээд заан солонд төрсөн л юм бөхтөө. Өнгөрсөн жил улсын баяр наадамд Батсын харцтай барилдлаа.
Сэмлэн барилдаад байсан шүү. 3-ын даваанд Баторш харсан. 3 дон Баторшгаар даваад хийчихсэн. Жаахан гэмтэлтэй байсан. Хонгоны гэмтэлтэй байх шиг байсан. Тэгээ сая энэ яг бүр их гуйныхаа дээгүүр их том хамгаалт хийсэн харагдсан. Энэ гуйны ар усны жоохон болохгүй юм. Гуйны арын бүчингүү хот гэдэг лөө те. Бүчингүү хотноос өөр. Өвдөгний биш бүр тэр дээгүүр хамгаалт хийсэн барилдаад харагдчихсэн шүү. Улс аймагт нэг их шүүгтэй, аймаг цэрэгт нэг дунд шүүг, сумын цолтонд нэг түрүү нэг бага шүүгтэй. Бөхөөргөн амжилттай байгаа юм шүү. Зорилт болмын үед тэгээд 2018 онд манай хүн чинь уурхаа дээр ажиллаж байсан юм лээ. 2018 оноос 19 он хүртэл тэр уурхаа дээр ажиллаад энийг ахиулаад би одоо ингээд жолооч болоод оператор болоод уурхаадаа ахиж твшгүй. Эсвэл би ингээд дуртай аймаагаа хот руу явж бүх болох уу гэдэг сонголтын юм байсан. Тэгээ үеийнхэн ингээл гадаад дотоод яваал дээд босрол эзэмшээд идэг. Би энд ингээ байгаад идэг. Тэгээд тэр 2019 оны намар уурхад ажиллаж байгаад ахаасаа гуйсан баг. Та ээж юм хоёр ингээ миний арыг 1 жил ингээ тааж. Би 1 жил яваад хот руу бэлтгэл хийгээд үзье. Дуртай аймаг үзье. Тэгээд зөвхөн өрөөд хот руу яваад тэгээд тухайн жил нөгөө корона гараад барилдаанууд цуслагдаад цэрэгт яваад тэгээд цэргээс ирээл одоо яг нөгөө бэлтгэл сургуультай хийгээл 20 оны намар халагдсан байна тий. Тэгээ халагдаад 19 оны намар яваад 20 оны намар халагдсан. Тэгээд энэ сонголтоо хийдсэн хүн чинь одоо хоошо ухрах ямар ч одоо вариант байхгүй. Миний арыг дааж байгаарэ гэдээ яваад ирсэн. Тэгээд бэлтгэл сургуульд одоо бүх юмнаас ухрахгүй өөрийгөө одоо дайчилж өнөөдрийн энэ дорж боломыг л одоо бүтээсэн баг. Тэр 100 дахь барилдаанд бол бас үнэхээр гоё төрөөсөн шүү дээ. Тэр гайхалтай. Бөгөөдийн сүүлд нөгөө барилдаан гэж нодны хэлөө. Тэгэхэд энэ дээр нөгөө яг энэ биш шиг бас хийсэн шүү дээ тийм ээ. Урт дөрөнд тэмцээн гэж хийгээд тэр нь дөрүүлсэн шүү дээ. Аймгийн залтнуудаас орж нөгөө сэдэдэн 4 дараалсан үйлдэлэр шилгуулсан. Тэгэхэд бол хугацаа хэмжээд дорж улам нэлээд хол тасархай тэргүүлж байгаа харагдчихсэн шүү. Ер нь бол техник олсон давирч байгаа энэ төр нь бол шал ер нь ангийн плей дээ. Тэр төвчээрийг л харуулдаг баг тий. Мундаг харагдчихсан. Сүүлийн үед бол чансаа яригдж байгаа. Зөвчүүд бас чансаа гэж юу болоод байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? Яагаад чансаа гэж гаргаж ирсэн бэ гэж ер нь яригдаад байгаа. Үүнийг бас учир шалтгааныг ярихаас өмнө чансаагаар тэргүүлж байгаа 8 бүхийг хамтдаа ярьж мэхний хөлбөрч үт юм уу тийм ээ? Энэ талаар бас бүгдээрээ хуучлаа. За чансаагаар тэргүүлж байгаа 8 бүхийн тэргүүлж байгаа бүх бол яалтчгүй. Монгол Улсын арслан Бямбатхан. Бямбатханы барилдааны талаар мэхний хөлбөр энэ бүх зүйлийг бас наабах эдгээр хоёр манаас ярих багт мэд. За Бямбатхан арслан энэ жилийн чансаар энэ улирлын чансааг тэргүүлж байгаа юм байна. За улирлын чансааг жоохон өөрчлөлтөл байх л да тийм ээ. Тэглэх байх. Тэгэхээр төрүүлсэн 2 төрүүлсэн боёо. 2 төрүүлсэн Бямбатхан 2 төрүүлсэн. Сухад зам чинь ус тонгосны барилдаанд төрүүлээд Бачлон бас төрүүлтэй, Сквер төрүүлтэй, Даш төрүүлтэй, Хангаавар төрүүлтэй, Амар сайхан төрүүлөө. Шүүгэрсэн төрүүлсэн. Олон шүүгэрсэн юм байна тийм ээ. Олон удаагийн шүүг болов. Тэгээ Батсар авраг бол нэг барилдсан, төрүүлсэн. Гэхдээ олон барилдааг учраас чансаа төрж ирэхгүй нөө. Энэ бас нөгөө чансан хуваар дээр нөгөө чансаа олох барилдаан гэж бас тустаа бод тусгай барилдаа. Бүх барилдаан нөгөө чансаа олохгүй. Тэгээ уг нь яг нөгөө нэг амжилтаар явал хангаавар баг нэг рүү ороод ирэхээр бас улирлын 3 төрөвтэй хэдийг шүү. Нийт массаараа тийм байна. Энэ 8 бүх бол яг чансаа олох барилдаануудад тухайд нь зарладаг юм уу? За энэ барилдаан бол чансааны оноо тогтоно гэдгийг зарлаад байна тийм ээ. Тэгээ ботхон ч одоо аргагүй те ер нь заалч гэлтгүй энэ 100 бос их сайн байгаад байсан шүү дээ. Өмнөгөө цогццоо төрүүлэл төгрөгийнхөө төрүүлэл дахиад бас нэг төрүүлсэндээ 3 төрүүлчих шиг болж байгаа. Баян дээр төрүүлсэн. Довчин Зэмбэг ай төрүүлж байгаа харагдчихсэн. Тэгээ ер нь зуны хувьд их сайн байгаад байсан. Амар сайхандаа цэцэд үлдээд барилдад төрүүлж байсан шүү. Үзэгчтэй айгүй сонирхож харж байгаа шиг байсан. Сукотын хувьд бол ер нь тэгээд дараагийн нэг бас мондог хүчтэн гарч ирж байгаа гэдгийг улс тонгослны барилдаан дээр харуулад хангаа аваргыг хаяад сөргөө ахыгаа хаяад төрүүлсэн баха тий. Тэгэл ер нь бол харин сая сүүлийн 2 барилдаан дээр бол бас сонсон төртөл барилдахгүй. Унжгаа харагдахын зүгээр ерөнхийлөгчийн зам барилдааны эрүүл мэндийн байдлаас барилдахгүй гэдэг жисэн тэгээд сүүлийн 2 дээр нэг сонсон төртөл барилдаагүй. Энэ олон мондог хүчүүд бүгдээрээ саршны барилдаан дээр л бүгдээрээ харах бах та тийм ээ. Ер нь бэлтгэл цагаан сар төхөх тусмал хормон чангарч идэг. Одоо ч бүгчүүд бэлтгэлийг хэтүүл нөхөөс дутах тухай ойлголт байхгүй л таа. Тэгэхээр ер нь энэ олон мондогод одоо цагаан сараар энэ жинсан дээр бас их том хувирал гарах юм шиг байна. За Ятихо ахын хувьд
Чансаа 8 дээр. Чансаа 8 ер нь би зүгээр нутагны усны байдал харж байхад бол яг газраас одоо байна шүү. Зүүн тийшээ Сүхбаатар аймаг байна, баруун тийшээ Ховд аймаг байна. За урагшаа Дундгов байна, хоошоогоо Хамар нутаг Өсөглөөс байна, тийм ээ. Булган, Харангаа, Өрөнгаа. Тэгээ Ар Өрхангаа, Төв халахуудаас гээд яг ер нь нутаг нутгаас сайхан бөхчүүд байна. Чансаа голох барилдаан дээр за Говс аймгийн бөхчүүдээс Бүрнэ авраг, Боцсоор авраг, Инг саруул энэ төр яг нэг чансаа олох барилдаанд нь бодвол доогуур унсан юм уу эсвэл зодоглоогүй учраас орж ирээгүй байх л да. За тэгээд Сүхбат онцгой сайн байлаа, хэд хэдэн барилдаанд Бямбутхан бол бас л жигтгэн байсан. Манай Бачлуу начин ч барилдаан таслахгүй. Тэгээд мэрэл барилдаан болгонд бол жигтгэн сайхан барилддаг. Бачлуу начны хувьд бас их цоцохгүй барилддаг. Зүүн талтай, нойтон тамиртай гэдэг юм да жаахан тийм. Зүгээр юу жоо уяатуу маягийн барилдаантай хүн шүү дээ тийм ээ. Дийнх нь бол уяа тийм гэж хүмүүсийг уяатуу хүн барилдаантай. Тэгэхээр тэр уяа нь хамаа байхгүй. Энэ хүн цагтаал барилдаж ил дуусгаж ил байвал тэр хүний давх нь гол зорилго. Давх нь чухал шүү дээ. Хурдан барилдуу гэж чинь ч асуухгүй. Хэд давсан бай, яаж барилдсан бай гэж асуух учраас тэгээд зүгдээд хүнийг үл нэлээ муутгаж уйдаж чаад ингээд болдоо дахимдах юм уу зүүн талаас нь одоо зулгаан дээрээ саяж байгаа ийм харагдах юм. За өсгөр хорцож одоо үнэхээр л улсын наадмын хоёрын давнд унсан билүү? Тэгсэн. Баянгар батарч харсан дотор шүү дээ. Бусад барилдаанд бол бусад бүх барилдаанд дээшээ сайн. Оролцооч сайн байгаа. Оролцоо сайн байгаа. Ер нь Хоёр аймгийн цолтой хүн харагдаж байна. Тэгээд энэ ч одоо гарцаа байхгүй л одоо улсын цолны тааврын хоёр хүн шүү дээ. Одоо аймаг зэрэг хийгээд хоёр аймаг зэрэг хийсэн чинь нэгэнд нь алтан сууж нэгэнд нь өсгөр дөрүүлсэн. Одоо энэ цагаан сарын аймаг зэрэг одоо энэ дөрүүлдэг юм байгаа тийм. Энд чинь урд нь ер нь чансаа нэлээд Батэрдэн авраг 6 залуу заантай нэг эхний 8 бүх гээл Бацэрэг заан тэр үлдэжсэн. Тэн дунд чинь аймгийн цолтон би санахгүй орж ирдэггүй байсан. Тэр чинь яг оны шилдэг 8 бүх гэдэг байсан. Оны шилдэг 8 чинь орж ирдэггүй. Тэгэл Батэрдэн авраг дөрүүлээд мөнгөрд нь арслаа ардан тэгээ 6 залуу зал хийж. Тий, ерөнхийдөө тэгэл орж ирдэг. Заах 6 залуу гард жон бүрөө тэр хаяа. Тий, ганц нэг Бацэрэг энэ төр орж ирсэн. Тэгтээнд чинь бол 2 аймгийн арслан 8 руу орж ирэх чинь болоо. Улирлын чансаа энэ бол яг 9 сараас хойш байх. Зүгээр 9 сараас хойш. Улсын баяр наадам ороод бүтэн жилээр нь тойруулаа гаргуул бас нэг өөр бол харагдах тийм. Хаврын барилдаанаас хойш гэж харах юм бол хангаа авраг ус нэлээд дээшээ. Зүгээр цаашид бол харин ингмээр юм биш үү наа. Чансааны барилдааныг энэ барилдаан чансаанд орно энэ нь орохгүй гэдэг нь бол бас жаахан буруу юм биш үү. Тэгэхээр чансааны барилдаанд барилдаад бусад яг энэ чансааны барилдаанд олох ногт барилдаагүй хүн бол бусад нь бүгдэнд нь төрүүлсэн чинь 8 руу орж ирэхгүй нь шүү дээ. Нийт үзэгчдэд бол энэ чинь учрыг нь олохгүй их төвөгтэй байдал ус. Тэгэхээр бол бүх барилдаандаа оноо өгөөд бүх барилдаан. Бүхөөр нь болж байгаа улсын аймаг цолтны бүх барилдаандаа оноо өгөөд за тэгээ аймаг зэргийн цолтонд нь оноог нь өгөх юм уу? Өгвөл шөвгийн 4-өөс дээш өгөнч гэдэг юм уу? Нэг тийм их тодорхой болгоод өгчвөл 9 сарын 15 чинь намрын нээлтгээл эхэлдэг шүү дээ. Тэгмээр юм байна. Тэгэхгүй бол одоо бол 2 авраг, Бүрэн төгс авраг, Бацар авраг гэх мэт бүхчүүд бол орж ирэх ёстой алга байна гэж харагдаж байна. Тэгэхээр Монгол бүхий өргөнд зохион болгож байгаа бүх барилдаан бол чансаатай болох юм бол жинхэнэ чансаа гарч ирэх гэдэг тийм ээ. Жинхэнэ чансаа гарна. Төөрөглөл юм баг. Төөрөглөл үүсэхгүй. За ингээд чансаа 8 бүх болвол ялчгүй одоо үзэгч өмнө хайртай бас барилдааны нөөцөг дуртай бүхчүүд бол угаасаа чансаа 8 руу орж ирсэн байна. Энэ чансаанд байгаа ерөөсө ганцхан 80 оны өмнө амар сайхан нач юм биш. 80. Туссан дандаа 90 гарцсан оны хүмүүс шүү дээ. 2000 оны нэг хүн. Тэгээ 2000 он тэгэл ер нь дандаа наашаа. Ер нь ганцхан 88 оны өмнө бол амар сайхан нач л багтчих шүү дээ. Энэ амар сайхны барилдааны амжилтанд нэг нөлөөлж байгаа юм бол дүрм. Нөгөө л одоо алдартай барьц сонгоо байсан бол амар сайхныг ингэж гоё явсаа барилдуулж гаргаж ирж чадах уу? Дүрмийн хувьд нөгөө бөхөө хөгжүүлэх сонирхолтой болох нэг юм чинь бол жингээ буулгаж би ерөнхий хөгжлийн их гоё гаргах юм чинь бол дүрм байна шүү дээ. Тэгэхээр барьц сонгодог дүрм байсан бол тэгэл зуралдаа байж исэн бол амраа маань бас ингэж гараач юу үгүй ч юу те. Дүрмтэй холбоотой дүрм өөр болсон болохоор маань хүний барилдаан бол хамаагүй илүү бас хөгжсөн. Өөрийнх нь жижиг нуруугаар наам жим багтай хүнд бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн
За одоо ингээл нэг том юм дараараа ингээд тэрвүүлнэ гэж бодохоор яач яах вэ гэж хүнд бодогддог байсан. Тийм. Дүрмтэй холбоотой гэж бодчихээ шүү. Бас сая ингээд гинт бодсон чинь. За одоо хөдөлж байгаа нь даш арцаг. Дашин туна бажаа хаягдана. Тэгэхээр харцгаа. Тэгээ да тийм ээ. Дашаа. Би араа их яриад шүү. Нэг жахаа суугаад. Шин цом гараад шин цомыг авлаа. Одоо манай мэдгийг одоо ганц нэрийг олон том дуудуулж байгаа. Даш харцаг байна. Олон төрүүллээ, олон үзүүрлээ. Мараа өөрөө Эрдэнэ 7 юус? Би хулцсан. Манай залгаас юм. Гэтэ Эрдэнэ 7-аас өмнөхөө Баян өндөр тал руу юм баг. Даш бол. Тэгээ сумын зам байхаас нь одоо бас л тэгэл бодод штэ тэр сумын зам их сайн барилдаж байгаа үеийнх нь тухайн үеийн одоо шууд дамжуулалт видео бичлэг энэ төр байдаг байсан бол мөн ч тийм аагарах хол төрүүлдэг байсан шүү дээ. Илүүрхэд тэгээ илүү зөв одоо голдуу зөв хавирдаг хутгадаг энэ барилдаанаа их тийм аагалж барилд төрүүлдэг. 2013 14 оны хаврын тэр барилдаануудын бичлэг байдаг бол гүм бас мундаг хүн нэг бас нэг илүүрхэд төрүүлж гэдэг чилээ тэр харагддаг байсан. Тэгээ энэ намраас одоо тагнуулын ерхий газрын эрч спорт орны бүх болоод барилдаад бас л их сайн барилдаж байна да. Тэгээд бас төрүүлж авлаа. Шүүгч нэлээд гарч ирлээ. Ер нь манай дундгой мөхчүүд дотроос бол хамгийн олон заалны төрөө үзүүрийг авчаад байгаа юм бол даш харцаг юм. Ер нь бол цолондоо бас томдоо дуумул гэж харагддаг шүү дээ, тий. Ер нь өөрийнхөө цолон дээр нь тэгэл сумын зам байхдаа ч мундаг байсан. Аймгийн арслан таш ер нь томчуудтай тулдаг байсан. Улсын начин дэш заалан төрүүлдэг байсан. Ер нь начин золтой заалан төрүүлнэ гэдэг чинь цолоо ахиулах бүрэн боломжтой юм гэсэн үг л дээ. Тэгээ харцаг улсын ойноос цолоо болсон. Ер нь өөрийнхөө бүх цолыг л эзэн байж чадсан юм л гэж боддог. За хангаа авраг. За хангаа аврагыг зэдөө ярих юм байлгүй тий. Хангаа авраг бол яг одоо нөгөө түрүүний бидний ярьж ирсэн бүх барилдааныг чансаад болгочих юм бол хангаа авраг бол нэг төвчгдгэр байгаа. Тэг яг нөгөө зарим өөрийнх нь тэр хоёр төрүүлсэн барилдаан бол чансааны оноонд бичигдэг байгаа учраас одоо бол 7 дээр явж байгаа. Тэг хангаа авраг энэ одоо ингээд хавар болоод энэ улирлын чансаг харахад бол хангаа авраг бол ихний 3 дотрол ер нь явж байгаа байна. Тэгээд дээр нэг бат үлзий зааны мэдээд бас ховдын шилдэгүүд ер нь ихний 4-5 руу орж ирэх байна. Чансаа маань өнснөөхөө холбоос гарч байгаа биш чансаа юм байна тий. Дэмжин цэгмэн дээр ер нь дэмжин цэгмэн дээр шин цонх нэгдсэн байлээ чансаа гэдэг. Тэр дээр харахад бол мэдээлэл нь бүгд нээлттэй. Тэгээд чансааны нэг оноог нь ч бас задлчихсан. Хэдэн сарын хэдэнд ямар барилдаан болсон юм? Үргэлжлүүлээд 2 сарын барилдааныг хамтдаа харцгаая. 2 сарын барилдаанд ямар барилдаан болох бол мэдээлэл бол бас үзэгчд бас сонирхож байгаа. Одоогор бол 4 барилдаан болчиход байгаа хаа тийм ээ. Хуваар гээд 5 барилдаан болсон. Би Сумын зам аймаг зэрэг 2 улсын аймагтэр туусан. Дахиад улсын аймагт 5 барилдаан болцсон байгаа юм шүү дээ. Одоо сар шины хуваар гээд. Одоо сар шины 5 барилдаан бас гэж өгшөг байна да. Сүрөхийн 3 насны ангиллын барилдаан, сар шины Сумын заануудын барилдаан, сар шины аймаг зэргийн цэлтэй өгөх барилдаан. Сумын заануудын таравлан аймаг зэргийн дашчил зохион байгуулдаг баха. За тэгээ текстилийн барилдаан гэж энэ жил анх удаага зохион байгуулж байгаа юм билээ. Сар шины барилдаанд нөгөө оролцсон барилдах аймаг сумын золтой бөхчүүдийг сансааж оруулах учраас. Тийм учраас улсын золтой 1 60 гаруй бүхийн цаана нөгөө 200 бүхийг бол энэ 800 бүх оруулаад 800 бүхээс 250-200 үнэ чансааж оруулнаа гэдэг. Одоо энэ бол одоо тэгээ нөгөө хурц арслангууд найдаж байгаа бөхчүүд аймгийн золтой бөхчүүдээс бас бүдэрчих тохиолдол төр гарч магадгүй ер нь гарах ч баг. Тэгээ сумын заанаас бас сайн бөхчүүд нь 2 даваа гарч ирээд одоо манай аврагуудын аманд гараад ирэх ч одоо бүрэн боломжтой ийм л барилдаанууд гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ барилдаан бол ялч чухал барилдаан. Тэгэхээр сонирхолтой барилдаан бол цаашдаа бас ингээ хийгээ явах. Энэ 800 бүхэн бол зөв дуусахгүй 200 үлдээх гэдэг юм шиг лээ тийм ээ. 200 бүхэн үлдээгээ тэр 200 бүхэн бол цааш нь бол барилдуулдаг. Тэгээд тэгштгэлийн барилдаан. Тийм яг тэр эцсийн байдлаар бол би яг мэдэхгүй байна. Тэгэхээр 200 үлдээгээд явна гэсэн л яг мэдээлэл өгч байгаа шиг байсан. Мэдээж тэгээд 27 28 өдөр бол сар шины уламжлалт аймаг зэргийн улс аймгийн золтой бүхэн барилдаан 2 өдөр болно. Манай үзэгчдээс зарим нь яагаад 256 1 өдөр хийх гээд байгаа юм бэ? 1 өдөр хийж болдгүй юм бэ гэсэн хүслүүд гараад байлээ. Ер нь бол бидний хүүхэд байхад 128 бүхийг 2 өдөр барилдуулдаг энэ бас байсан л та. Тэгээд сүүлдээ 256 бол 2 өдөр болоод ингэж явж байгаа 2006 оноос за энийг ингээд хөнгөлийгээд 1 өдөр болгоод тэгээд 2006-аас 2022 оны хүртэл хаа 16 жил 1 өдөр багтааж ирсэн. Тэгээд 1 өдөр хийгээд тохоор эн чинь яадаг вэ гэхээр маш олон шагнал гард болдог цагаан сарын барилдааны ярьж дундуур нь
төрийн удирдлагууд ирдэг, уяачдын шилдэг, харваачдын шилдэг, шагааны шилдэг. тэгдэж шинээр. Тэгээд захиур хагалах бүх баахан шагналууд болно. Тэгээд нөгөө 3 давааны цолдууд нь ингээл баахан ажлууд нь ингээ хойшоо сундаг учраас нөгөө үзэгчд маань оройтж байна. Төрийн удирдлагын зүгээс шилдэг, үзэгчдээс шилдэг. Энэ бол одоо нөгөө битүүлэх гэдэг эрт нь нөгөө ихнийх нь эдээгээ засах хүлээгээд идэг. Нөгөө бүх маань дуустдаг. Тэр чинь бас тэгээд хуваартай яг үндэсний бүхэн барилдаан чинь төдөн минутанд сум шиг дуусчдаг гэж биш юм чинь тийм ээ. Хоёр бүхэн барилдаа удаашрал цаг болчихож хойшоо явчихдаг. Ийм учраас нөгөө 2 өдөр болгоё. Эхний өдөр 1-2 даваагаа яваа. 2 дахь өдөр нь бол 3 даваанаас цолдуудаа эхэлье гэдэг дээр ирнэ. Энийг бол ер нь миний хувьд зүгээр олон жил үзэж байгаа. Дотор нь нөгөө бас зохион байгуулалтанд оролцож гаднаас нь дотроос нь харж явсан үед бол ер нь бараг 2 өдөр явах нь зөв юм шиг санагддаг. Ер нь бол. Тэгээ зүгээр яг үзэгчний хувьд бол 512 болгооч энэ төр гэж тэгж идэв. 512 гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Ер нь бол зохион байгуулалтын тухайд бол тийм амар бол биш. Би бас энэ төр Набат яг санал нэг байгаа. 256 барилдаад за одоо манай бөхчүүд бол бараг битүүлж чадахгүй юм чи харсаар байтал зарим нь бол 11 2 тэгээ 12 гэдэг чинь маргааш шиний нэг эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хуучин ч мөр зарим жил нь буянтхойгийн ордонд болон буянтхойгийн ордонд шүн дуусаа тэгээд харих гэж тийм тохиолдол бол байсан шүү дээ. Битүүлэг хот болж яасан үе байгаа. За Чансааны оноотой барилдаа. Харагдчихэ. Баянзүрх харихны гişиг барилдаан бол Чансаатай байсан. Тэгээд сүүлд болдог барилдаан бол нөгөө цагаан уугийн барилдаан бол Чансаагүй барилдаан байна шүү дээ. Тэр чинь их сар бол нөгөө хангаа ургацсан оноонууд орж ирэхгүй болж байгаа юм тий. За Монголчуудын сар шинийн баяр зүрээс Улс аймаг 2 өдрийн барилдаан нэг 2 өдрийн барилдаан тий. 27-28-нд болох сар шинийн нөгөө битүүний барилдаан бол өөрөө Чансааны барилдаан болж таарж байна. Тэгэхээр 2 сар чинь бол Чансааны 3 барилдаан 2 барилдаан зохион байгуулагдаж байна шүү дээ тий. 2 барилдаан. За дараа нь бол Чансааны оноог бас харуулах нь зүйтэй байх. За хэд дав бол 1-ийн даваанд хэдэн оноо авч байгаа. За оролцоог бол 100 оноогоор дүгнж байгаа гэж. Унсан ч гэсэн барилсан тий оролцсон бол 1 даваа 1 давж байгаа хүмүүс тэгэхээр 150 оноо авах гэсэн үг. Тийм ээ. 150. 2 даваад 200 оноо. Тийм байл үү дээ. Автоматар дээр 256 100 оноо авах нь шүү дээ тийм ээ. Тэгээд тийш явах нь. 8 давсан хүмүүс оролцоотойгоо 1600 оноо юу? Тийм ээ. Тэгээд 3 барилдаанд оролцсон хүмүүс 2 давсан хүнээс илүү гараа авчихна гэсэн. Ирцээрээ юу? Тэр нэг талаас оролцоо бас их чухал байх гэж тийм. Оролцоог нь үнэлж болно. Гэхдээ яг 8-ын даваа, 7-ын даваа хоёрыг үнэлдэг гэж яхан сонирхол юм. 500 онооны зөрүүтэй байна. Тэр чинь их зөрүү гараад 200-ын зөрүүтэй болгомоор юм байна. 8 даваад 256 дөрүүлсэн хүн бол 1200 болгомоор юм байна. Тэгвэл араа холтчиход байна. 2 барилдаа адилхан төрүүлсэн 2 хүн байсан чинь нэг нь 8 даваатай барилдаанд төрүүлчихдэг, нэг нь 7 даваатай барилдаанд төрүүлчихдэг. Тэгэхээр ялгаа гараад ирж байна тийм. Хоцорчод байна. За 8-ын давааг яг зүгээр цагаан сарын барилдаан бол бас өөр үж болно л доо. Цагаан сар ч бас одоо Ирцийн хувьд, Чансааны хувьд, одоо өн гимнийхээ хувьд, бөхчүүдийнхээ бэлтгэл чанарын хувьд бол шал өөр барилдаан. Тэгэхээр бас үж болох. Зүгээр бусад 256 бүхэн барилдаан дээр яг 1500 оноо хүү яах вэ гэдэг бас бодмоор л юм байна. Бачилуунаас чингийн төрүүлдэг барилдаан чинь нийслэхтэн 385 жил байна байлгүй тий. 1500 жинсатай барилдаа юм байна. Тий, тэр 1500 тэр төрүүлээ Бачилуунаас чинь 1500 авсан. Тэгээ Чансааны 3 дээр байгаа. Цагаан сарын барилдаан бол бас Чансаа нэлээд дээр дор оруулах. Тэгээ яг Чансааг одоо бадга аргачлалаараа гэсэн л доо. Хуучин бүр тэр оны шилдэг 8 бүх шалгаруулдаг байх чинь бол ямар цолтой бүхийг давж байгаа вэ гэдгээс өөр оноотой. Тэгээд яг өөрийнхөө өмнөх Чансаанд байгаа бүхийг давал төд энэ төр гэдэг ингээ өөр л. Бас тэгээд өөрөөсөө Чансаа багтаа хүнд унуул яах вэ төр гэдэг ингээд айгүй олон аргументээр бодоод ингээд явдаг байсан Чансаа бол. Одоо бол энэ зүгээр тогтмол шууд оноог бол хоёр адилхан 5 давсан. Нэг нь дархаа ургаар давж явах, нэг нь сумын занаар адилхан ижлэх 2 давг давж болно шүү дээ тий. Тэр хоёрын оноо бол энэ дээр бол ижлэхэн гараал явах юм Чансаа л л та. Үзэгчтэй бүхэн өөрөө нэвтрүүлгийн ерөнхий ивенттэгч Хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаа компани, Ингээнийг ухаалгаар Mobicom Group, соёлын үеийг дээдлэгч Рио Чинто Group, 100 жилийн түүхт Апо компани бидэнтэй хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлэн хамтдаа мэдээд сар шинийн баяр болж байна. Сар шинийн барилдааны тааврыг бас төвшүүлэх нь зүйтэй байх. Хэн төрүүлэх бол, хэн шүгүрэх байх бол энэ талаар та гурвын мань бодол ямар байна вэ? За цэгээ тэгвэл сайхан яриа. Шууны багасаж иргээдөө. Би цагаан сарын барилдаан гэвэл нөгөө цагаан сарын юунуудыг ингээл гаргаад нөгөө танаас стат ирдэг байсан шүү дээ.
Набахаас тэрийг ингээ харж хахад үе энэ аваргууд тархаа аваргууд энэ шилдэг энэ бөхчүүд чинь заан багт их төрүүлж исэн юм байл шүү дээ. Усын заан багтаа. Сумья узраа аварга заан багтаа, Сукота аварга заан багтаа, Баталжи заан. Тэгээд тэгээ би Монкод баян бүгд заан. Бүгд усын заан багтаа төрүүлж исэн. Тэгээ би энэ жил бас энэ шинэ мянганы энэ шилдэг залуу бөхчүүдээс одоо цойлж байгаа усын заан Сукотыг энэ жил нэг ингээ усын заан цолтой энэ жил төрүүлэх болов гэсэн зүгээр бодол тийм таамаг бол зүгээр дотор бодсон. Тэгэхээр би яг одоо ингээд чи таамгаа төвшүүлээ нэг бүхийг нэрлэх юм Сукот зааныг энэ жилийн могоо жилийн барилдаа төрүүлэх болов гэсэн бодол бол байна. Ер нь бол ирээдүйн аварга эсвэл аваргал төрүүлдэг барилдаа л да. Голчож бол цагаан сарын барилдаа. Цагаан сарын барилдааны чинь бас улсын наадмын өнгийг бас харуулдаг илтгэдэг гэдэл бас ирээд байна. Тэгээд аваргууд маань Батсар аварга маань ямар бэлтгэлтэй байдаг юм бол ер нь дархаа аваргууд тэгээд цагаан сарын барилдаандаа бас нэг чам байхан барилдаж гисэн бол байгаа л бах тийм ээ. Бүрэн дэгс аварга алсуураа жаахан чангалаа тэр бэлтгэлийг сайхан болгоод харагдаж ирсэн. Тэгээд хангаа аварга бас цагаан сарын барилдаандаа бас нэг даблдчих бодол байгаа байлгүй. Аваргуудаас бас ямар байт юм бол тийм ээ. За тийхийн хувьд бол бодол санаа таамаг бол шал өөрөөр эргэх баг. За ер нь бүхийг таахын тулд чинь тухайн одоо улирлын барилдааны л ерөнхий үр дүнгэл харна л та тийм ээ. Хамгийн одоо хин сайн байна гэхээр авраг хангаа сайн байна. За заан Сухот сайн байна. Начин Батмагна сайн байна. За тэгээд хоёр аймгийн арслан байна тийм ээ. Өс хоёр алтан цоожууд сайн байна. Хэцүү шүү дээ хэцүү хөвдөл. Зүгээр яг нэг инг саруул начин сайн байна гэдэг. Нэг иймэрхүү ер нь бол эхний 8 гаргаж тавьж гад 10 бүхийг ч уургаад тэгээ энэ нарваас л одоо нэг нь үүлэх байх таа гэж хэлэх нь арай баримжаатай болов уу гэж бодож байна. Нэрүүл хэлмэрэг өнөд. Тэгээ одоо тэгээ яг аврах хангаа байна. Тийм дээрээсээ за Арслан Бян Ботхон байна. Яг барилдааны нэг эхний өдрийн барилдааныг харчаад маргааш нь бол бас нэг вакцина авч байсан баг. Бас нэг иймэрхүү. Тэрнээс одоо хэн хаана ямар бэлтгэлтэй яг юу гэж мэдэхгүй. Яг нь улирлын нэг таамгаар хараад тэр энийг бол бас хэцүүлтэй. Тухайн өдөр бас нэг хүн ч бас нэг арай өөр харагддаг л да. Барилдаан дээр харахад бол бас нэг за энэ хүн чинь нэг юм байна. Нэгийн даваандаа нэг ингэж барилдаж байна. Хоёрын даваандаа нэг юм байна. Өнөөдрийн үнний хоёр үл нь гараа ирнэ гүйцэхээр их мундаг хурдан байш шүү гэдэг юм уу те. Өнгө нэг юм байна. Араа өрсөлдөгчийг ингэж давж гэнэ гэдгийг харахад бол за ийм байж магадгүй гэдэг таамаг. Ялгарч харагддаг. Тий бас нэг дөхөн. Одоо нөгөө морь шинждэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо энэ юм дээр моржих тардаг шиг. Тэрний шиг тийм харсан бол бас байж болох. Тэрнээс хараагүй үед бол бас одоо бэртэл гэмтлийн байдал ямар байгаа вэ? Эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ? Бэлтгэл ямар байгаа вэ тий? Тэгэхээр тэрийг бол бас яг хөө зүгээр таамаглахад буруу юу вэ? Би бол хүмүүсийг таамаглаасаа гэж боддог шүү дээ. Таамгаа яриад тэр зөв буруу байх нь хамаагүй. Таамгаа дэвшүүлж байгаа хэрэгтэй. А зүгээр огт таамаг дэвшүүлэхгүй мөртлөө дараа нэг олон юм яриад идэх хүмүүсийг л гайхаад чиний таамаг чинь биелсэн юм байсан. А зүгээр хүн таамаглаж байгаа ч гоё шүү дээ. Таамаглаад гоё энэ ч спортын нэг хэсэг юм чинь гоё дэвшүүлээд алдаж болно, онж болно, нэрлж болно, бүр нэрлэхгүй ч үж болно. А тэрнээс бүгдээрээ л гоё таамаг бол дэвшүүлэх хэрэгтэй. Тэр нэвтрүүлгээ гоё болгоно. Тэгээ би набаг яран дээр яг л санал нэг байна. 64 хүнээ харчих юм бол ер нь бол тий таамаглах хүн бол 10 биш агшаад нэг 3 дотроос бол ер нь төхөлөө хэлж байгаа. 22-ны цагаан сар манай төмөд нарийн бичиг төмөө. За мөнгөчргөл маргааш 4 давчур төрүүлчих шиг байна гэж хэлжсэн гэж. Тэгээ 4 онолт зөрчих юм бол болцохоор юм шиг. Тэгэл маргааш нь нэрэл төрүүлчихлээсэн л дээ. Дөрөв дээр хэвдээ таарч байсан. Дөрөв дээр гонцог гарттай таарсан юм. Тийм баг. Гонцог 6-аар таарсан. А тэгвэл мэдгүй дөрөв дээр хэн дээр таарсан. Ямар ч байсан тэгэл хүчрэн дөрөв дээр начинтай лөө. Аймгийн зам байсан л да тэр үед. Тэгэл дэше явцсан тэгээд бас л багцаал хэлж байсан. Ер нь бол мөнгөчрүүлж аймаг зэрэгтнээс арай төрүүлж чадаагүй шүү дээ. Бадарч байсан баг. Магадгүй шүү те. Би бол нэг 10 бүхэнд энэ дундаас л өнгөлнө гэдгээ хэлчихье. Хоёроо дүүгээс арай жах өөр мэгэртэй. Тэгэхээр би бол авраг хангаа, Арслан Орхон баяр, Бян Ботхон. За тэгээд заанууд руу бараг ороод ирэндээ. Батүлзий заан. Танай шавьяга нэрлэх юм уу та? Лавгэрэл заан, Сүхбат заан гэдэг 6 болчихвоо. За 10 бүх болох гэдэг шээ тийхээ маань. Сургасаар хагаад хэлүүлдэг юм да. Тэгээд
доошо Батмунаа наш их сайн байгаа. Ерөнхийн нөө хэлсэн барилдаануудын улирлын барилдааны өнгийг хараад өгнөхөд бол Батмунаа начин өсвөр арслан өдрөлг заан сайн байна. Инх сарвал гэдэг энэ залуучуудаас ер нь бол өнгөлж барилдах юм байгаа. Тэрнээс яг төрөв үзүр гэж хэлэхгүй. Ер нь бол их шөвг рүү шахаад төрөв үзүр рүү үлдэж барилдах юм байгаа үстэй л гэж хэлмээр. Гэхдээ ер нь зүгээр Бат улсын их сонин өөр барилдаантай өөр болсон үр дүнээр нь цагаан сараас гарч магадгүй шүү дээ. Жохоо алгасаад хурдан гоё болцсон байсан. Тэгээд жахаа яг бярдуулна гэдэг нөгөө Увс аймгийнхаа 2 аврагыг одоо байдгүй. Одоо яадаг юм байгаа алуулдаг юм уу яадаг юм. Би хэлсэн шүү дээ. Би хэлээгүй 10 дотор чинь манай 2 авраг Азийнхаа бол 10 аваад гарч штэ. Харагдахгүй байна уу гэж авах юм биш байгаа да. Тэр мөрийн та нар ямар одоо хэлээгүй хар яриа оруулчих вэ. Над руу ч юм бас. Үгүй яг тэр өдөөний ингээд хуваагаар нэрлэлсэн багт л болно шүү дээ. Ер нь бол. Тэрнээс нэрлэгдээгүй бол одоо жаахан тийм л хэвчээ. Одоо цагаан сар бас их барьцгуултай одоо 98 онд Ганбат Арслан аймгийн арслан үзүүрлэн гэж таажсан байхгүй шүү дээ. Одоо 800 хүн чинь барилдахаар бас энэ хэмжүүдээс бол бас нураа шүү. Гайтуул нь шүү дээ. Тэгээд 800 дотор чинь нэлээд одон гүйчихсэн сумын зан аймгийн начингууд байгаа. Тэр би бол битүүний 256 64 дотор бол юмыг сумын цалтаач бүх ороод ирэхийг бол бас байхгүй юм байна л гэж орж ирнэ л дээ. Одоо ирэхээр болчлоо бас. Тэр жил нөгөө Туваагийн нэг дөрвөн бүхийг нөгөө квотор оруулсан. Тэр сайн бэлэг гэдэг нэг гоё өрөлдөг шар нөхрөөд эрхэм аврагтай барилдаад нэг твдүүлжсэн тий. Тиймэрхүү бас сумын цалтнууд одоо манай Бүрбаатар жишээ нь сумын занаар гараал ирэхэд бол бас барилдах л байлгүй. Төгс Эрдэнэ жишээ нь 2 даваа ороод ирвэл яах вэ гэл тий. Тэр даврагуудын амд очиж. Олон барилдаанд таавар өвдөж захиур хагалцсан юм шүү дээ бас тий. Ер нь тэгээд сар шинийн барилдааны гоё юм дэр шүү дээ. Захиур хагалах таавар өвд хөгжүүд их гарч ирдэг. 2000 онд маглах үзүүлэлтэд бас л их л гоё санагцгааж байсан. Одоо баг цалтанд ороос гарч ирэхэд мөнх жаргал санжаа аврагыг төрүүлэхэд тэгээ яг жаахан ингээд нас жаахан том болоод ирэхэд бол ер нь авраг цолтой хүн төрүүлнэ гэдэг чинь бол одоо чи инхэн бүх юм байна л гэж бас бодно л доо. Хүүхэд байхад бол яг баг цолтой хүн ингээд дээшээ цагаан сар гараал гэж бас баярлалаа шүү дээ. Одоо том цолтой хүн унжиул баярлалт юм аа шин тий. Сүүл рүүгээ бол үнэхээр авраг цолтой хүн төрүүлж байгаа барилдаан гэдэг бол бас нэг арай л өөр тийм чансааны хувьд ч тэр агуулгын хувьд ч тэр одоо нэг Японы сумаа дээр сумагийн 2 бүхэн гэл барилдахад яг золгооны барилдааны хийхээр нөгөө японочууд бүгд нэг тийм аргагүй нөгөө хүчийг гаргаж явуулаа гэж баярлалдаг шүү дээ. Тэрэн шиг бас ер нь том золтой өндрүүлэх бол бас л сайх. Өөр бас энэ барилдаан дээр онцолж ярих зүйл бас үлдсэн зүйл юу байна? Манай тайлбарсан 2 нэмээд бас наа баах манаас ярих бах. Би яг зүгээр тоомлж нэрлэлтэй нэг өсвөлтөнд тоомлоо зүгээр ингээд гүйлгээд хураагаад тэгээ хараад үзсэн. Тэгээд бас энэ телевиз маань шууд дамжуулалтын чанар бол бас анхны барилдаануудыг бодвол ер нь би бол тухайн дотроо бол сайжирч байна гэж ойлгосон. Ер нь бол яалтгүй барилдаан бол цөөхөн алдаж байна. Яг тухайн агшинд яг үзээ явахд бас ойлгоод зүгээр ингээд сүүлд нь бүгдийг давтаад тэр өдрийн барилдааны үзээг байж оройн ингээд хураагаад ингээд давтаад ингээд харахад бол бас алдалт бол харьцангуй гайгүй юм уу да. Миний 3 даваанд нэг 2 барилдаа. Нэгэн даваанд 3 барилдаа, 2 даваанд 2 барилдаа алдсан байна. Тэр бол бас л телевизэд байдаг л томдож штэ. Нэг тэгж 100%, 128 бүхийн 127 удаагийн барилдааны бүгдийг нь харуулдаг юм бол бас ховор бас байх нь байдаг. Гэтэ ер нь тэр болгон бас байдгүй юм. Тэр энэ өдрөөс өдөрт бас хичээгээд шамбараад зүгээр барилдааны шууд амжилтын тухайд бол за тэгээ бас Батнаас ахыг бас тайлбарлагч нараа бас нэлээд татаж ингэж оролцуулах тал дээр ажиллацгааж байгаа. Шууд амжилтын барилдаа онох энэ тал дээр бас бүгдээрээ хичээж байгаа. Өдрөөс өдөрт л бас сайжруулаад одоо ингээл гарах гал хичээж. Энийг бас үзэгчд маань ойлгох хэрэгтэй баг. Ер нь шууд одоо эхлэнгүүтээ сайжраад явдаг. Энийг одоо ингээд анх удаа дамжуулж байгаа юм ч одоо 20 жилдээ ч юм уу 10 жил дамжуулсан юм харьцуулах хэцүү л дээ. Одоо анх яг бүгдээрээ хаанаас яг эхэлдэг вэ гэж бодоход бол бас хэцүү байхгүй. Анх эхлээ явгууд шууд сүрхэл хүмүүс үлээгээд авчихна гэж байхгүй л дээ. Тэр болгоныг телевизийн талч тэр үзэгчдээс ойлгож үлээ авч одоо тасхад хугацаа бас хэрэгтэй баг. Тэгтээ айл айл нь хичээж одоо юуны тухайд үгүй шүүмжлэхэл одоо энэ бас яхаа азнахгүй бол одоо энэ чинь болохгүйгээд бодоод байвал бүгд л болохгүй. Бас энээс сайн байж болох уу муу байж болох уу гэдгээ бас бодолцож л тэр болцоог бас хийж үзэх хэрэгтэй тийм ээ. Шууд амжилт нь л тийм байна. Яг нэг барилдааны агуулгын юм үзэн ингээд
гүлгээ харцсан учраас одоо тэр энэ онцлоод ихэд бол бас ховор юм. Ягаад гэвэл нөгөө барилдаан гэдэг зүйл чинь бол ингээд нэгэн давааны барилдаа яг ингээд эхлэхээс ахгүйла дуусах бүх процессыг харж иж барилдааны агуулга ойлгогддог байхгүй. За энэ Амгаланбаатар Инхсрол 2-ын барилдаан бол ер нь ийм үйлдэл гарлаа, ийм хөдөлгөөн гарлаа, ийм барьц авлаа, энэ барьцсан дээрээс энэ инглээ, энэ өрсөлдөгч нь инглээ гэж бож за бас нэг иймэрхүү юм байна да гэж бодохоос зүгээр яг тэр хоёр хүний бич нэг хаилцах агшиг харж байгаа хүн бол зүгээр яхав да тэгээ хавраа хийж чана гэж бодож байгаа болохоос Амгаланбаатар ийм хариу үйлдэлтэй барилдаа хийж байна. Инхсрол ийм байна. Хэдий унж байгаа ч гэсэн Амгаланбаатар яах вэ гэдэг юм уу те. Энэ агуулгаар нь бол яг тэгж найрлж хараагүй учраас шууд амжилтынхаа чанарын талаар л мэрчилж бодлоо. Миний хувьд бол бас наабахтай бол шууд амжилтын тал дээр бол санал нэг байна. Одоо телевизүүл маш олон хүний багийн ажил. Одоо бид ингээл үзэгч харахад бидний яриа сууж байгаа гэсэн одоо микрофон дууны найруулагч зураглаач тэгээд маш олон хүний ажил байдаг. Тэгээд шууд амжилт дээр бол энэ хүмүүсийн бүгднгийнх нь одоо сэтгэл хичээл зүтгэл тэгээд тэр нөгөө орчноо мэдрэх бөхөө таних гэл одоо цаг хугацааны хувьд шаардлагатай юмнууд бол байгаа. Тэгээд ер нь бол эхний барилдааныг харахад бол саяны барилдаан бол наабах яг анзаарсан зүйлээ ярьж шít. Шууд амжилт дээр бол бас ер нь бол төвшөлтүүд явж байгаа. Тэгээд энэ барилдаан бол миний хувьд бол бас их тийм гоё барилдаан болсон гэж бодож байгаа. Ерөнхийдөө даваанууд бол нэг удаагүй тий. Тун шуурхай барилдаан болсон. Шөвгийн дөрөв үзүр төрөвч ерөөсөө тийм удаагүй маш гоё тийм олон барилдаанууд болсон. Тайлбарын хувьд бол бас шүүмжил дагуулах нь бол ойлгомжтой. Би яг нөгөө мэрэгжлийн яг энийг ингээд судлаад ном дэвтэр уншаад эргүүлээд яадаг юм нөгөө бэлтгэгдсэн тайлбарлагч биш нь яг нөгөө ах нарыг энэ ажилд авахцсан үед бол адихөө багш одоо багшийн хажууд суугаад ингээд сэтгүүлч их үүргийг гүйцэтгээд явсан. Тэгээд дараагийн шууд амжилтууд одоо бүхий одоо тайлбар дээр бол мэрэгжлийн одоо судлаачид тайлбарлагчд маар орж ирээд илүү өргөжөөд баяжаад одоо үзэгчдээ энэ албан ёсны эрхийг авсан телевиз маш гоё энэ шууд амжилтыг багаараа хамтарч илүү л гоё хөрөх тал дээр бол хамтарч ажиллаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үзэгчдээ бүхий өрөө нэвтрүүлгийн анхны дугаар үзэж та бүхэндээ хүргэлээ. Бүхий өрөө нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 100 жилийн тугт Апо компани, Хүчрхэг Монголын хөгжлийн хүрд Шунхлаа компани, соёлын үе дээдлэгч Rio Tinto гурав, энгийнийг ухаалгаар Mobicom групптэй хамтран ажиллаж байна. Уламжлалт шинжилгээг хослуулан бүтээв Тэрэлт Сэлэнг монголчуудад зориулв Апо дээрөө Монгол сүүний үйлдвэр Хялбар байла Момпе өрхийн үйлчилгээ Вүү бидэнтэй хамтран ажиллалаа. За бүхий өрөө нэвтрүүлгийн анхны дугаартаа хамт хэлсэн та гуравтаа маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. Тэгээ дараагийн олон сайхан бүхий нэвтрүүлгүүд болон шууд амжилттай бас хамтран ажиллана тийм ээ. За баярлалаа. Ингээ бүхий өрөө нэвтрүүлгийн анхны дугаартаа хамт хэлсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.